Окей, за юу яцгаана? Та бүхэндээ дараагийн бичлэгээр олж байгаадаа маш их баяртай байна. За энэ удаагийн бичлэгээрээ бид бүхэн 4x4-тэй шок эвлүүл сурах болно. За тэгэхээр бичлэгээ эхэлцгээе. 4x4-тэй шок эвлүүл сурахыг хүсвэл та хамгийн түрүүнд мэдээж 3x3-тай Rubik шок заавал эвлүүл сурах хэрэгтэй. Хэрвээ та эвлүүлж сураагүй хүмүүс бол чаддгүй. За миний YouTube суваг дээр бол 3x3-тай шок эвлүүлэх хэлбэр заавал авсан байгаа. Би та бүхэнд тайлбар хэсгээр холбоосыг оруулах өгнө. За тэгэхээр 4x4-тэй шоон дээр та бүхэн хэрвээ анзаарсан бол эргэлтүүд баг зэрэг өөр үсгээр нэлэгддэг. Энэ дээр олонготой W үсэг буюу wide гэж нэрлэгддэг хөлөө онж ирдэг. За энгийн хөлгөн дээр бид бүхэн мэдэх бах. Ангаар болохоор хөлгөнийг баруун урт тийш R, орой бол U, зүүн уртлыг L хэмээн тэмдэглэдэг. Харин дөрөвтэй олон тийш том шоонууд дээр W гэхээр жишээ нь RW гэх юм бол за баруун уртлыг давхраар нь тийш ирүүлнэ гэсэн үг. UW гэх юм бол оройг давхраар нь зүүн урт шиг хэмжлээ. Одоо жишээ нь LW гэх юм бол зүүн уртлыг доош нь давхраар болох хэмжлэгдэл байдаг. За тэгээд 4-өөс 4-р шоон дээр нэг санаалах зүйл гэх юм бол 4-р шоон өөрөө голын шоон дээр ордог. Ийм юу гэсэн үг гэхээр бид нар заавалч хөө түүдийг оруулахдаа дараалал нь оруулах гэсэн шүү. Цагааны эсрэг шар, ногооны эсрэг цэнхэр, улбан шарын эсрэг улаан хэмжлээ. За давхар өөрийнхөө байрлалыг мэдвэл эвлүүлж явах явцдаа 3-р шооны түүдийг бол хараад явж боломжтой. Хамгийн ихний хэсэг бол бид түүдийг хийн хэсэг, түүдийг хийхдээ голын дөрвөн шиг нүдийг бол зөв өнгөндөө тааруулж хийлгэнэ. Жишээ нь цагаан дөрвийг хийсэн бол доошоо дөрвөх хэмжлээ. Гэхдээ заавал бид бүхэн өмнөнийхөө байрлалыг заавал санах хэрэгтэй. Ирээж гол 3-р шооны түүдийг хараарай гэж бид өмнөх хэсэгт хэлсэн байгаа. За хамгийн би энэ дээр цагаан өмнөөс хэл төвөгийг хэлье. За хамгийн дөрөв би энэ дээр байгаа нүдийг харсан. За дараагийн нүд танаар би харцгаая. За дөрөвдөш нь өөрөө хэд бол яг нүднүүд гол төвийн нүднүүд байрлал дээр дөрвөн боломжтой байдаг. Жишээ нь зүүн доор, зүүн дээр, баруун доор хэмжлэн. Жишээ нь энэ нүд бол зүүн доор байна. Энэ болохоор баруун дээр очсон. Энэ дийш орохын тулд бид оройгоо гэдэг нь дангаар нь ирүүлнэ. За баруун талыг давхар дээшлүүлээ. Ингээд хасах үүсгэн гэсэн үг. За бид дараагийн бол нэг хасах үүсгээд дийш оруулна. Нэг хасах нэг хэсэг энэ явж байна. За тэгэхээр энд байна. Үүдний баруун дээр зүүн доор. Тэгэхээр би нүрийг ирүүлэхээр ирүүлж болно гэсэн үг. Жишээ би нэг шотлох юм бол нүрийг хийш ирүүлэхээр нүрийн сувжлаа бид хүнснээр энэ дөрөв төв ирүүл холбуулах боломжтой байдаг. За би зүүн давхрыг нэгүүлээ. Одоо үйлдэлээ буцаагаад доош нь буулгая. За хасах үүссэн. За хасах болгоод дийш орох нь би оройгоо заавч харалтай эсрэг талд авчрах хэрэгтэй гэсэн. Тэгээ ийм хон бол за дийш авч учраас дийшлүүлээ. За эхний төв цагаан гэх юм болсон. Тэгэхээр цагааны эсрэг бол шар өнгө байдаг. Тэгэхээр би эвлүүлсэн талаа доороо барьж яваад цагаан шар өнгө дээр хийнэ гэсэн. За энэ чи олонгууд шар миний шар байна. Би нүрийг ирүүлээ, харалтай авчирлаа. За хоёр дахь төвийг бол эсрэгтлийн төв хийж явах тохиолдолд санах зүйл болгоомоо хөдөлгөөн хийсэн бол зүгээр заавч зүйл нь буцаа эсрэгээр буцаад жишээ би баруун урт дээшээ гэсэн бол сүүлд нь баруунаа зад буцаах гэжлээ. За энэ тохиолдолд би баруун уртыг дээшлүүлээ. Одоо болгоомоо нойрог болгоомоо аюулгүй буюу зүүн урт тийш холдуулж өгч байна. Баруун бол буцаага болголаа. За нэрийг би тааруулах асуу ус хэрэгтэй. Энийг иш орно би нэс холдууллаа. Тэгээс үлээ. За би энэ чааг зүүн дээр байгаа баруун дэшүүд нүрээ ирүүлнэ. Цаагаад үлээ. Асуу устай. За та бүхэн маш сонирхолтой байх тань зөвхөн 4-р шоон дээр энэ хасгыг энэ хаслаханд бол баг зэрэг өөрөдөг. Би хэрэг зүгээр давхрын дэш ирүүлэх юм бол доор ивэрсэн байгаа цагаан өнгөөр задрах аюултай. Тийм учраас нэг оруулахын тулд харалтай авчирдаг дээдлийн хасгыг. Яг юм чи. За ингэсэн бол давхрын дэшлүүлээ. Одоо би дээр гарсан шарыг ин зүүн гарт руу шилжүүлэх хоёр дэрвүүлээ. Баруун давхрын доош буулгалаа. За ингээ эхнэр өрнөд бий юм болсон. За одоо эхнэр төвийг бисэн бол та өгсөн үед бол зүүн гарталтай гэдэг зүүн дэш угаа барьж болно. Зүүн баруун шалж самаг үед угаа барьчихна. Би бол зүүн дэш угаа явуулдаг. За биний зүүн гарталд цагаан байна.
За энэ ч бол улаан маш одоо болохоор та дурын хүмүүсийг хийгээд явахдаа бас өнгөө бас давхар модоо бишнэ гэсэн үг. За энэ ч улаан хасах үүссэн байна. Энд бас хасах гэж бол ажилласан бол гэхдээ бол болж юм бол та хасаа хийж явахдаа зүүн гатлын баганлуу ашигаад явах юм бол илүү хэлбэр яа тэгэхээр нөгөө талын инээ маань сул болж учраас бид нөгөөдлийг хийгээд төөрөх боломжтой гэсэн үг. За энэ ч хасах үүссэн байна. Би энэ хасахыг энэ танд явах. Тэгэхээр нүүлийг үүсгэхийн тулд давхар нь дэвшүүлээ. Оройгоо буцаалаа. Доош болгоё. За ингээд улаан төгөөслөө. За одоо улааныхаар ивэсэн байгаа улаан төгөө доош нь болгоно. Доохлоор аригвэртийг зарчмаар явж байна. За тэгтээ одоо бодно гэсэн. Улааны дээр цэнхэр өнгө байна. За одоо энэ би нэг асгыг эндээс энэ шалмал би яаж оруулах вэ гэхээр нэг зөвхөн таарууллаа. Одоо энийг би аюул болох хэрэгтэй яагаад гэвэл энд улаан байгаа учраас. Илүү болголоо. Дээшлүүлээ. За зүүн гарталаа зарчмаараа өөрөө хариуд эргүүлээ. Ингэснээр бол одоо би баруун гартыг бол ямар ч нүд байх үедийг мэдж байгаа гэсэн үг. За энийг санчээ. За одоо энд цэнхэр болон хайд цэнхэр баруун дээр бинийг би нэрлэхэд бол би энийг энд авчирсан зүүн доош шилжүүлэн хоёрыг эргүүлээ. Дээшлүүлээ. Үлээ буцаагаад доош нь болголаа. За одоо би доош тэнхээс үлээ. Одоо энэ шиг орсон зарчмыг нь арай өөр байлгаар болж болно гэсэн. Дангааны ерөөсөө шууд буул зүгээр шүү болох юм бол энэ доотлог улаан түмээ задрах аюултай. Тэгэхээр би нэг дээшлүүлэхгүй байжгаад холдуулна гэсэн. Халт авчлаа. Эсрэг талын нүдээ дээш өргөөд хоёр дэргүүлээ оруулж байна. За тэгэхээр улаан цэнхэр өнгөний төвүүд нь өсөө одоо ингэ сүүлчийн хоёр төвөөстэй. За одоо бид нар бодно гэсэн. Улаан цэнхэр энэ чинь улбан шорт төв байх хэрэгтэй. Улбан шорт төвийг хэлэхийн тулд бид энэ бол бэлэн байгаа нүдэндийг харна. Энд хоёр ширхэг хасуу үүссэн байна. Зүүн гартал авах зарчмаа ашиглана. Зэжээс хингэдэл хасуу үүссэн маш хэлбэр тохиолдол байна. Тэгэхээр би харалтаа болголоо. Ухаан талыг нь дээшлүүлж болно. Эсвэл бараг эсрэгтлээс дээшлүүлж болно. Ялгаагүй. Дээшлүүлээ хоёроо эргүүлээ. Цагаа доош нь болголоо. Нэмэлтээр зарим нэг тохиолдлуудыг хайж үзчихье. Хэрвээ ганцаас нүд үлдсэн бол бидгүй яаж харуулах гэж хэлж байна. Тэгээ шаруу ирүүлж байгаа. Тэгэхээр энэ доор гэдэг баруун доор гэдэг бол ирмэг төв ирмэг байна. Зүүн дээр гэдэг байгаа. Тэгэхээр би нэг оруулахын тулд оройгоо авчирлаа. Яаж татлаа. Хасуугаар бэлэн босоо гэсэн. Ийм байх юм бол хасах биш. Тэгэхээр заавалч дээр байгаа төв ирмэгийг би харуулнаа. Баруун нохрон дэвшүүллээ. Оройгоо буцаа одоо үлээ доош. За сүүлийн төв дээр бас нэг арай өөр тохиолдол байдаг. Энэ дээр ямар нэгэн байдлаар хасах үүсэг байна. За энэ бид яаж харуулах вэ гэхээр би дээрээс ч юм уу эсвэл энэ хартаа байгаа төвийн ирэмгийг энэ нөгөө нүдтэй харуулах хэрэгтэй гэсэн. За энэ яаж хийдэг вэ? Жишээ нь би энэ дээр байгаа энэ доош оруулъя. Тэгэхээр би давхраа доош буулгалаа. Хасах үүснэ. Хасгаа би зүүн гартал аюул боллоо. Дээшлүүлээ. За эндээс лугуутай нэг баруун дээр төв ирмэг зүүн дээр тэгэхээр би дахиад давхраа дээшлүүлээ. Хасах үүсэн буцаа татъя. Доош төвд бүх төвд идэв дуусны дараа бид байрлал шалгаж бас болдог. Одоо шээ цагаан удуушаа байна. Ногооны дээр маань улаан байх хэрэгтэй. Улаан доор хэр орцсон нэр төв маань хоорондоо солигдсон байгаа бидний яацх байдгийг та бүхэн зааж өгье. За та тэгэхээр давхраа нь дээш нь хоёр иргүүлээ. Оройгоо хоёр удаа доод үеийг хоёр удаа иргүүлнэ. За тэгээд давхраа буцаа ирүүлээд хоёр тээсрэн маань солигдно. Дөрөв хайрцагтай шинэ дараагийн хэсгүүд бид нэр ирмүүдийг харуулна. За ихтэй ирмүүдэд тааруулахын тулд бид бүхэн за гэдэг бол хос өмнөдийг хайж болоод хооронд нь ижлэг болоод дээшнээ хөөж оруулдаг гэсэн. За одоо шимээ та бүхэн жишээг харуулъя вэ. За би хамгийн түрүүнд энэ шиг илэрсэн одоо хос үүснэ гэсэн юм байлаа. За энэ хос үүсэн байх юм бид шууд дээдлийн төвийн хажуудах ирмүүдтэй хөг оруулдаг. За මේ шүтээ панно дээшлэл хөгөөд оруулчих. За одоо эндээс гэдэг бид ижлэгэн төвийн өмнөдийг хай. За жишээ нь болонгуудаа энд цагаан улаангийн ирмэг байна. Баруун зүүн доор нэрлэжээ. Зүүн дээрээ ч нэрлэжээ. За энэ ч болохоор улаан цагаан. Улаан цагаан болонгууд ингээ авах юм бол тэгээд өмнөд ижлэгэн таарцсан гэж нэрлэдэг. За хэрэг таарцсан байх юм бол бид бүхний яаж харалтаа болгох вэ гэхээр та баруун талд дээш нэрвэлээ. Оройгоо буцаагаад баруун талд болгоо. Зэнээр бол нэг иргэнд ороод ирэх билээ болсон. Нэг таарууллаа.
голын үеийг хөдөлж болно. За тэгэхдээ одоо болохоор би баруун хашуу дээш өргөөд айл болох хэмжээгээр задарсан байгаа нийлээгүй байгаа үгээр авчирна. Жишээлбэл бол цэнхэр уг шалтгаан нийлэг хэсэг авчирээ. За тэгвэл буцаах шаардлага байхгүй. За дараагийн үгийг бол хэлээ. За одоо жишээ энэ байна. Шар, цэнхэр. За энэ тохиолдолд хоёр өнгөн олонгуудаа зөрсөн байгаа мод арай өөр болдог. Нүрийг та баруун орч унгаан. Баруун уртыг доош нь нүрээ буцаагаад дээш ивүүлээ. Баруун уртыг дээш. За ингэсээр олонгуудаа нэг цуглах бэлэн болсон. За шар цэнхэр бэлэн боллоо. Баруунаа дээш үлэнгүүтээ баруун уртлыг дараагийн илрүүг багс авчирна. За дараагийн гарна. За хэрэг ямар тохиолдолд ижлүүн хэрэг байхгүй юм бол шоо эргүүлж болно гэсэн. Эргүүлж ядлаа доороо барьлаа. За одоо шоо энэ дээр ногоон шар. Өнгө таарсан байна. Тэгэхээр бид зөв баруунаа дээшүүллээ. Оройгоо баруунаа дээшээ. Баруун уртыг доошоо болгоно. За ингээд оройгоо авчираад ирмээ авчираад нийлүүллээ. За тэгээд бид бүхэн доор нэг юм марцсан бол тэгээд доошоо буцаад очие. За хамгийн сүүлийн явах. Тэгээд бид нэг болж урдаа бүлийг хэлбэрээр ингэ уулзсан юм. За дээшлүүллээ. Сүүлийн задарсан байгаа ирмүүдийг авчирлаа. За ингээд хамгийн ихний дөрвөн шиг ирмэгэд бол хосоор бэлэн болсон. Тэгэхээр бид нэг шууд дахин доороо аваад барьчихна. За одоо яцгаад харъя. Цагаан, цэнхэр. Ижлэгэн болсон байх тэгэхээр бид болохоор баруун урт дээшээ, оройгоо баруун дээшээ явуулж болгоё. За эндээс дээшээ эргүүлье. За ингээд хоосон байгаа задарсан байгаа авчираад доош зогсоолчнаа. За дараагийн өнгөдөр болонгуудаа шар улаан зөрчсөн байна. Зөрсөн өнгө. Тэгээ нүрээ доош нь даръя. Баруун урт доошоо буулаа. Нүрээ буцаагаад баруунаа дээшүүлээ. За дахин юм тарууллаа. Сүстэй. За тэгэхээр дээшээ болгонгуудаа дараагийн чинь зөрчсөн байгаа юмыг авчирээ. Одоо бид ганцхан болсон. За тэгээс л харъя. Улаан ногоон таарсан байна. Баруун хөл дээшлүүлээ. Оройгоо буцаагаад за хоёр ирмэг таруулсан. За энэс доод баруун хөлийг дээшлүүлээ. Зөрчсөн байгаа ирмэгийг баруун талд авчирна. Доошоо буулгасан. За ингээд нийт бүх ирмүүдээс 8 ширхэг бэлэн болсон байна. 8 дээр 4 доодог. Тэгэхээр бид нэг 4 ширхэг таараагүй ирмэг болсон. Одоо л бид зөв голоо ирүүч сүүлд нь тасч болдог. За энэ л гот нэг ширхэг дахиад үүссэн байна. Тэгэхээр бидэнд 3 ширхэг болсон. За яг байдлаар яг юм харалдаа болоогүй буюу харлаад нь тоороо 2 өнгө ч юм уу зэрэглээ өнөд мэй гэж юм харалдааг зэрэгцээ болоогүй тохиолдол байх юм бол яаж явуулыг харуулъя. Тэгэхээр бид заавч дээр нь хоосон хэрэгтэй. За жишээ нь болгоомод би баруун хойд болгоомод хоосыг дээшээ гаргаж ирээ. Баруун хойд доошоо боллоо. Оройгоо буцаад дээшээ. Нэр мөнд байранда байна. За тэгэхээр би нэрийг түлхээ нийлүүллээ. Хосуулсан. Тэгэхээр мөн зарчим ажиллаад баруунаа дээшлүүлээд хоосон байгаа сольчдаг. За ингээд буцаагаад идэл төвөд нэлэрсэн. Хамгийн сүүлийн хоёр ирмэг үлдсэн тохиолдол дээр нэмэлт тайлбар өгье. За хоёр шиг ирмэг нь харалтай ижлэгэн хөнгөтэй, доотлын хоёр ирмэг нь бас ижлэгэн хөнгөтэй байгаа тохиолдолд яаддаг вэ гэхээр оройгоо тохоор нь баруун гарт тишээ эргүүлнэ. Баруун гартад дээшлүүлээ. Орой зүүн гарт тал руу баруун гартыг доошоо буулгая. Одоо нүрийн хэсгийг баруун гарт тал руугаа баруун гартыг доошоо буулгалаа. Нүрийг одоо буцаагаад зүүн гарт руугаа баруун талыг дээшээ оройгоо буцаагаад тухайн хэлнэ. За дөрөвдөө шөнө хамгийн сүүлийн эсрэг бид орж ирлээ. Одоо болохоор яг 3-3 доош дээшлэн болсон. За төвийн 4 нүд маань 3-3 доошны төв. За харин ирмийн 2 хосон маань болохоор өөрөө 3 доошны ирмэг болгоомоор явдаг. Тэгээ одоо яг 3-3 доошоо байна төсөөлөд идэвхтэй гэсэн. Дөрвөн харц дөрөвдөө шөнө хамгийн ихний алдаа та бүхэн тайлбарлаж байгаа. Энэ алдаа нь 2 ширхэг хос өнгө маань барин дээр ирсэн тохиолдлыг хэлнэ. За энэ засганд бол та бүхэн үйлдэл заавал сураарай. Баруун уртлыг давхар нь дээш орой 2 удаа одоо доошоо тэнхлээс ойлно.
баруун арлын давхар нь дээш орой 2 удаа, баруун арлын давхар нь дахин дээш орой 2 удаа, баруун арлын давхар нь доош нь орой 2 удаа, зүүн арлын давхар нь доош нь орой 2 удаа, баруун арлын давхар нь доош нь орой 2 удаа, баруун арлын давхар нь дээш нь орой 2 удаа, баруун арлын давхар нь доош нь орой 2 удаа, баруун арлыг дахин нөлөө давхар нь доош нь. Хамгийн сүүлийн алдаа та бүхэн тайлбарлаж өгье. Энэ алдаа нь хоёр шиг буулгах хоорондоо цөлөх тохиолдолд хэлнэ. Үйлдэл хийхээ өмнө та гайч байрлаас хийх боломжтой. За үйлд нь олонгуудаа баруун арлын голын үеийг 2 удаа давхар нь дээш, орой дангаар нь 2 удаа, голын үеийг 2 удаа, оройг давхар нь 2 удаа, голын үеийг 2 удаа, оройг давхар нь 2 удаа. Ингэснээр 2 буулгангийн алдаа маань замжлаасагдлаа. Энэ удаагийн бичлэг та бүхэнд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Та бүхэн санал хүсэлтийг коммент зүйлтэйгээр мөн миний YouTube сүлгээ subscribe хийж даахаа битгий мартаарай. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.